Нэмэгдсэн өртгийн албан татврын хууль болон холбогдох журмын дагуу 2019 онд 911,707 татвар төлөгч иргэнд 148,6 тэрбум төгрөгийн буцаа олголтыг урамшууллыг олгохоос 2 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 882,814 татвар төлөгч иргэнд 144,3 тэрбум төгрөг буюу нийт буцаа олголт авах иргэдийн 96,8% нь олгоод байна. Захин төлбөрийн баримтын системд хувийн мэдээлэл дутуу болон зөрүүтэй бүртгүүлсэн арилжааны банкнаас гүйлгээ бутсан шалтгаанаар 25,852 татвар төлөгч иргэний буцаа олголтын урамшууллыг олгоогүй байна. Иймд дээрх шалтгаанаар урамшууллаа аваагүй байгаа татвар төлөгч иргэдтэй хувийн мэдээлэл хэрхэн залруулж урамшууллаа авах талаар тайлбарлая. Хэрэв та баримт цэгмийн захин төлбөрийн баримтын системээс урамшууллаа авахар баталгаажуулалт хийх гэж байгаа бол та дараах зүйлийг анхаарна уу. Үүнд татвар төлөгч иргэн та буцаа олголт гэсэн хэсэгт хандах бөгөөд 2019 оны буцаа олголтоо ямар төлөвт байгааг харна. Хэрэв таны буцаа олголт буцаагдсан төлөвт байгаа бол урамшуул бутсан тайлбар харагдах ба дараах үйлдэлийг хийж мэдээлэлээ залруулна. Үүнд данс тохируулах хэсгийг сонгож гарч ирэх талбараас хувийн мэдээлэл шалган засварласны дараа баталгаажуулах товчийг дарна. Хувийн мэдээлэл оруулахдаа дараах зүйлийг анхаарна. Үүнд ОВ нэр регистрийн дугаарыг оруулахдаа Монгол Улсын фондоор буцаа олголтын урамшуул авах банкны нэрийг сонгох. Дараагийн тохиолдолд тухайн банкны дансны дугаарыг оруулахдаа хамтран эзэмшигчгүй зээлийн данс биш зөвхөн одоо ашиглагдаж байгаа идэвхтэй өөрийн нэрээр бүртгэлтэй дансны дугаараа оруулна. Хувийн мэдээлэл залруулсны дараа буцаа олголт хэсэг дахин хандах бөгөөд 2019 оны урамшууллын буцсан тайлбарын ард харагдах дахин засварлах товчийг дарснаар хянагдаж буй төлөв шилжүүлнэ. Ингэснээр таны 2019 оны урамшуулал олгогдох болно. Хэрэв та гар утасны аппликейшнаар урамшууллаа баталгаажуулах гэж байгаа бол дараах зүйлийг анхаарна. Үүнд татвар төлөгч иргэн та өөрийн бүртгэлээр гар утасны аппликейшнаар нэвтэрч буцаа олголт хэсэгт хандах бөгөөд 2019 оны буцаа олголтоо ямар төлөвт байгааг харна. Хэрэв таны буцаа олголт буцаагдсан төлөвт байгаа бол дараах үйлдэлийг хийж мэдээлэлээ залруулна. Үндсэн цэсийг сонгож миний бүртгэл хэсэгт хандан гарч ирэх талбараас хувийн мэдээлэл шалган засварласныхаа дараа баримтад нэвтрэх нууц үгийг оруулж хадгалах товчийг дарна. Хувийн мэдээлэл оруулахдаа дараах зүйлийг анхаарна. Үүнд ОВ нэр регистрийн дугаарыг оруулахдаа Монгол Улсын фондоор буцаа олголтын урамшуул авах банкны нэрийг сонгох. Тухайн банкны дансны дугаарыг оруулахдаа хамтран эзэмшигчгүй зээлийн данс биш зөвхөн одоо ашиглагдаж байгаа идэвхтэй өөрийн нэрээр бүртгэлтэй дансны дугаараа оруулна. Хувийн мэдээлэл залруулсныхаа дараа буцаа олголт хэсэг дахин хандах бөгөөд 2019 оны нэмэгдсэн өртгийн албан татврын урамшууллын баталгаажуулалт хийх бөгөөд өөрийн шинжилсэн мэдээллийг шалган мэдээлэл зөв бол тийм гэсэн товчийг дарснаар хянагдаж буй төлөв шилжүүлнэ. Ингэснээр таны 2019 оны урамшуулал олгогдно.